Сайхан хаварч чинь үү? За сайн байна уу? За сайхан хаварч байна уу? Сайхан. За. Женев хотоор сонир сайхан юу байна? За Женев хотоор одоо тэгээд тайван байна дөө. Хавар болж байна. Тэгээд одоо ойр жоохон бороотой. Тэгээд сайхан ногоорч байна, сайхан байна. Тэгээд За. сайхан хавар болж байна. Нүүдэл хийгээд яваад байна. Женевт ирээд тэр удаж чинь нарсахаа. Женевд ирээд одоо 10 ясаар чинь одоо жил 6 сар болох ч байгаа. Жил 6 сар Тий. Шинэ орчиндөө дасаж байна уу? Тасч байна. Женев чинь сайхан хот тий. Одоо хүмүүс нь ер нь ийдэг гоё газар. Тэгээд бид хоёул дасж байна. Манай охин бүр дасж байна. Ямар хөөрхөн юм бэ? Охины амжилттай сайхан волейболоор яваад байна уу? Тий, охин яах вэ? Тэгээд ганц дуртай юм волейбол. Тэгээд волейболдоо яваад Францад сураад тэгээ яваад байна да. Зүг. Энэ тийм нөгөө хичээл ном нь цэцэнгөө чанга байлээ. Шаардлага өндөртийн шиг харагдаад идэв. Тий. Тэгээ ер нь гайгүй өөрхий дасан зогцоор найстай болоод байна. Бид хоёул явах тэ тэгээд хүүхд хэрэг төлөө амьдарч байгаа хоёр юм чи тэгээд. Хэлээд. Хүүхд болж байгаа бид хоёул болж байгаа л да. Тий. Харин тий та. Өстө чухал нэрээ юм ярьлаа. Нэрэл хүүхэд болж ивэл бид нар ч одоо тэгээд дасан зогцсон да тийм ээ. Тийм. Тий. Таны маань уран бүтээл шинэ номнууд үлгэдэж авсан энэ тухай сайхан оюуны бүтээлийн тухай яриулъя да. За одоо Улаанбаатар хотод 2 ном он гараад шинэ жилийн цагаан сарын дараа 2 ном хэвлэлтэнд өгсөн. Тэгээ нэг нь гартер авсан. Гэтэ би гартер аваагүй, манай найз гартер авсан. Нэг нь одоо энэ 7 хоногийн дотор гартер авчих واخа. Тэгээ болж өгвөл 5 сарын 16-нд 17-нд билүү. Монгол улс Улаанбаатарт номын үзэлтийн худлаа хийгсээ. Тэнд нэг гарах гэдэл бас яарч юм л да битүүхэндээ тийм. Яг үнэ. Нэг алс хол байхад өөрийнхөө номыг гаргаад тэгээд номын үзэсгэлэн энтерт орно гэдэг бол нэлээ хүлээлттэй, догтлолттой дүүнээс тэрийг мэдэрчээсэн. Тэгэхээр таны яг гоё энэ хүлээлтийг их ойлгож байна. Тэгээд монголчууд маань тэгвэл их сайхан номнууд очих нэ. Монгол зүү төөнүүр засад шинэ Монгол ангаах ухаан гэсэн байсан. Та яагаад шинэ Монгол ангаах ухаан гэсэн болоо? Надад тэр их яагаад шинэ Монгол ангаах ухаан гэсэн бол гэж энэний мөн чанарыг яриул. Шинэ Монгол ангаах ухаан гэж нэрлсэн учрын гэвэл би чинь нөгөө 90 оноос хойш би нөгөө Монгол ангаах ухаан хятад ангаах ухааны харьцуулж тийм ээ. Одоо судалж илгэсэн юм уу да. Тэгээд одоо анх бол мэдхгүй л анх бол жоохон залууч байсан. Тий 20 хэвтэй залуу байсан. Анх хөл анагаахын салбарт хөлд тавиад тэгээд зүү тавина одоо Монгол таван үг нь аль нь үзэх гээд ихэлсэн. Тэгэхээр нөгөө шинэ хятадын ангаах ухаан нэг янзаар онш тавьдаг. Монгол ангаах ухаан нэг янзаар онш тавьдаг. Тэгээд тухайн үед би энэ одоо нэг хүний тийм нэг бодгаал хүний яахаараа өөр онш тавьдаг юм бэ гэдээ гайхаад гайхаж хэлсэн. Тэгтээ учир нь олдохгүй байсан. Тэгээд сүүлдээ нэлээ хэдэн жилийн дараа Монгол ангаах ухааны номыг судлаад хятад ангаах ухааны номыг бас харьцуулж судлаад тэгээд явсаар би чинь ийм учир бий гэсэн тийм тэр гогцоог тайлж өгсөн. Тэгээд тэрний үндсэн дээр би өнөөдрийн манай Монголын уламжлалт ангаах ухааны бол зөө шинжлээд сайжруулах ёстой тийм бололцоо байна гэж олж харсан. Тэгээд би 2010 онд шинэ Монгол ангаах ухаан гэдэг номыг Монгол улсад Улаанбаатар хотод хэвлэсэн. За энэ нь одоо яг эмнэлгийн хүмүүс бол ойлгоход илүү амар баха. Эмнэлгийн бүс хүмүүс ойлгоход бүр дөхөмгө бодд юм бэл. Яг бэ гэхээр одоо манай Монголын уламжлалт ангаах ухаан чинь бол төвдөөс одоо төвдийн ангаах ухааны 4 үндэслэлс тийм ээ. Бол балаад Монголд орж ирээд одоо энэ Монгол ангаах ухааны онцлогыг бий болгосон. Одоо энэ Монгол нутагт орж ирэн нутагшаа нэгэнд
400-ны үзэж байгаа. Тийм. Ер нь удаж байгаа л да. Гэтэ тийм учраас Монгол анагаах ухаан гэж ярих бүрэн үндэстэй. Гэхдээ манай одоо Монгол улс өөр Монгол бүгдэд одоо мөрдөж байгаа энэ анагаах ухааны тогтолцоо нь бол яг их сурвалжийн хөөхэд бол аюурведийн анагаах ухаанд одоо ойлгох ёстой юм бэ. Эхэн нөгөө тэндээс авсан бид нар. Тийм. Тэгэхээр би юу гэж хэлж байгаа хэрэг Монгол анагаах ухаан гэдээ ярьж байгаа боловч яг бид нар ч нөгөө төвдийн анагаах ухааны номыг бид нар монгол хэл рүү хөрвүүлсэн. Одоо монголчлоод тийм ээ Монгол анагаах ухааны онол болгосон. Гэхдээ яг ерөнхийдөө тэр онолын тогтолцоо тэр харааман бол тэр чигээрээ тийм ээ төвдийн анагаах ухаан байсан байхгүй юу? Тэгээ төвдийн анагаах ухаанаас эргэж дахиад хөөхэд бол аюурведад очино. Энэ гурван анагаах ухаан бол нэг л ихтэй нэг л одоо энэ чинь нөгөө нэг л парадигм гэдэг юм байлээ. Нэг л завхтай тийм анагаах ухаан байдаг. Тийм учраас бид оюунуудэр Монгол эмчнэр бол аюурведийн анагаах ухааны ном бичих монгол хэл дээр хөрвүүлэхэд бид нар ойлгоход хэзээч бэлэн байдий. Ямар ч саад тийм саад байхгүй. Харин хятад анагаах ухаан бол бид нар монгол хэл рүү хөрвүүлээд монголчууд бол тэрийг ойлгоход маш хэцүү юм. Энэ дээр юун дээр харагч ялангуяа зүү төвөнд засал дээр. Зүү төвөнд засал чинь хятад анагаах ухаан yin yang хоосон дүүрэн тийм ээ одоо халуун хүйтэн гадна дот ингээд тийм 8 товчийн үндсэн дээр оншон тавиад иржилдэг. Гэхдээ бид нар монгол анагаах ухаан хийшэр баатган төв дээр бол лун тий баатган гэж ярьж байгаа. Тийм. Тэгээ энэ тэгэхээр вата пита кафа гэж ярьдаг. Тэгэхээр энэ одоо энэ чинь бид нар шинэ ямар хамаатай нэг хүний имчилгээд бид нар чи зөв болох хэрэгэлж байгаа. Тий тан бол өгч байгаа. Одоо шар тан зэл 3 үрийн тан гэдэг бид нэр үгээд тий брайбусум тан гэдэг төвдөө нэрлээд. Гэхдээ энэ хоорондоо ямар уялдаатай нэг юм би олон жил гайхшраад асуулт энийг огцоо тайлсан гэж үзсэн. Тэгээ тийм учраас би 2010 онд Шин Монгол анагаах ухаан гэдэг номыг бичсэн. Шин Монгол анагаах ухаан яагаад нэрлсэн бэ гэхээр бид нар чинь хуучин уламжлалт анагаах ухааны онолоос төс ондоо одоо төс ондоо гэж хэлэхэд таашаа мэд юу гэсэн нэлээ ондоо өөр онлын тогтолцоо юм аа гэдэг утгаараа тийм нэр өгсөн. Тийм. Яг сонирхолтой хэлэхэд анагаах ухааны дөрвөн үндэс чинь бол одоо нөгөө зүгээр товчхондоо хүнд тайлбарлахад бол анагаах ухааны дөрвөн үндэс чинь хүн бол хийшэр бадган тийм ээ одоо 3 мах хотоос бүтсэн гэж үздэг. Бүр анагаах ухааны дөрвөн үндэс энэ бүр хийшэр бадганы хэмжээнд хүртэл байдаг юм билээ. Одоо нэгэнтийн хэмжээтэй, шарнтын хэмжээтэй, бадгантын хэмжээтэй хэмжээнд хүртэл байдаг. Тэгэхээр хийшэр бадган хүн бол ямар байдал бол өвчин гэдэг бэ гэхээр хийшэр бадган бол өөрийн хэмжээнээс одоо хөдөлждөг. Нэг осондоо хэмжээнээс одоо илүү юм уу дутуудахаараа өөрөө аримдах юм уу хорогдохороо өвчин болдог юм байна. Тэгэхээр яг анагаах ухааны дөрвөн үндэсийн онолын үндсэн дээр яг юм байдаг. Өвчнээ шалтгаан бол шар бадганы аригдаг, хорогддог, хамралдах гэж байгаа. Тий. Тэгэхээр анагаах ухааны дөрвөн үндэсийн онолын үндэс энэ бол тухайн үеийн хүн төрөлхтнээ тийм ээ таны мөтхөний төвшин бол энэ бол маш төвшингүй тийм одоо философийн үндэстэй тийм анагаах ухааны тогтолцоо мөн. Гэхдээ бас нэг би олон жил хараад сүүлд нэг юм маш их гайхчихсан байхгүй юу? Яг л бэхээр анагаах ухааны дөрвөн үндэсийн эмчилгээний үндсэн дээр очихороо хийшэр бадган тийм аривдах хорогдох одоо шалтгаан болохгүй хамралдаг шалтгаан болохгүй болчт юм билээ. Зөвхөн аривдахаар шалтгаан болгодог. Тийм байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр анагаах ухааны дөрвөн үндэсээс улбаатай өнөөдрийн төвд Монгол улсад өөр Монгол мөрдөгж байгаа анагаахын тэр тогтолцоо нь бол зөвхөн аригдахаараа өвчнөө шалтгаан болдог. Энэ нь бол монгол хэлний одоо хэлний өгсөн сан төрөл ортдог. Жаруу ихсэн, хий ихсэн гэдэг. Аята. Харин
Харин хэзээч вэ шарн багтсан, хий багтсан тийм ойлголт байдаггүй. Тэгэхээр юу гэсэн үг? Тэгэхээр наа чинь нөгөө маш энгийн логикоор бол анагаах ухааны 4 үндэс өөрийн онлын тогтолцоо бол онлын үндэс болоод эмчилгээний үндэсд хоорондоо бүр юмсан 100% авцалтгүй тийм юм гаргаж байгаа биз? Зурж ийн тий. Зурж байгаа биз? Тийм байна. Би тэрийг олж хараад хэрвээ энэ логикын дагуу явах юм бол хий арвтгын үндэс болно. Мэдээж окей энэ байж болно. Хорогдоход бас л үндэс байх хэрэгтэй байгааз. Тийм байна. Хэн байгаа үстэй. Тийм байна. Тэгэхээр энэ хий шар бадны арвдаг хорогддог хамралдаг гэдгийг бүгдийг үн томсорлоо. Зөвхөн арвдаг хар өвчнөө шалтгаан болгоод явчихд юм байлээ. Өнөөдрийн Монгол улсад мөрдөж байгаа уламжлалт анагаах ухаан гэдэг чинь тэр өөр монголчууд тэр өвдөөч тэр. Цаашаа ярихад аюурэдийн анагаах ухаан ч тэр. Яагаад олж хараагүй өдөө болтол түүнийг олж хараагүй байна гэсэн үг үү? Одоо нөгөө 10 одоо ч 21-р зуун, 20-р зуун, 19-р зуун, 18-р зуун, 21-р зуунаас өмнөх зуунуудад түүнийг олж хараагүй ингээд анагаах ухааны салбар хөгжиж ирсэн гэсэн үг байна. 1000 жил бараг тэрий харсан юм уу юу гэсэн тэрий үл тоосон. Харсан юм чи хараагүй шиг л өнөөдөр хүрсэн байдаг. Тэгээ би тэрийг засах ёстой гэдэг Шин Монгол анагаах ухааны ном бичсэн. Тэгэхээр тэр номыг бичгээд ярэ жохон залуу байсан юм аа. 10 жохон гарсан. Тэгээ миний бичих чадвар юу гэлээ бас жохон эргэж хавтад бол жохон засах тайзруулах юм зөндөө байсан ба. Гэхдээ яг хөө бас тэрийг олж хараад бичин бас сайхан байна л да. Эргэж харах. Тэгдүү яах вэ? Тэр чинь нэг ололт те. Дараагийн энэ таны олж харсан энэ үндэслэл дээр анагаах ухааны бусад ойлголтууд болоод суур онолууд нь зөв яваад ирэх юм бол тэгээд нийгмээрээ бүх зүйлээрээ ингээд зөв эргэлтэнд орох нь шүү. Гэтэ наадах чи бас их сони юм. Яг тухайн салбартай ажиллаж байгаа, судалгаа хийж байгаа хүмүүс л одоо ийм нарийн ширийн нюансуудыг хөдөлгөөнүүдийг олж харж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр та сүүлийн хэдэн жил ингэж хийж байгаа түүнийг олж харсан. За тэгвэл одоо аривтгаар зөвхөн өвчин гэдэг зүйл үүсдэг юм байна гэж өмнө нь байж исэн бол хорогдоход ч гэсэн нэг шалтгаан байна. Хорогдохоор ямар шалтгаануудыг та олж ингэж судлаа? Маш энгийнээр бас нэг жишээ болоход манай монголчууд хий өвчин гэж ярьдаг шүү дээ. Хий өвчин тийм ээ. Одоо анагаах ухааны 4 үндэс бол хий шар батны өвчний ухраангилсан байна л да. Одоо жишээл цус шарын өвчин бол халуун чанартай гэж байгаа. Батгийн хийний өвчин бол хүйтэн чанартай гэж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ? Цаана дал цанаан бол цус шар аривтгаараа халуун чанартай, батгийн хий аривтгаараа хүйтэн чанартай. Тийм ойлголт орж иж байгаа. Тэгэхээр яг миний сайн ухаараа цус шар аривтгаараа халуун чанартай. Би бол тэрийг хүлээн зөвшөөрнө. Яг л шар гэдэг чинь ер нь нөгөө бүдүүрээр одоо ярихад бол ерөөсөө халуун бодис байхгүй юу? Халуун махбод байдаг. Тэгээ халуун махбод илүүтгэхээр мэдээж гэдэг чинь халуун чанартай болно шүү дээ. Тэгнь. Цус бол тийм ээ хормол чанартай гэдэг юм байлээ. Одоо бүх юм агуулсан байдаг. Гэхдээ цус ерөнхийдөө бол одоо шарн цус ивтгэхээр халуун чанартай өвчин бас эмчилгээнд ороо тэрийг баталж болдог. Батг нь бол ерөнхийдөө хүйтэн чанартай бодис одоо хүйтэн махбод байдаг байхгүй юу? Тэгээ батг нь аривтгаараа хүйтэн чанартай. Энэ бол окей. Энэ бол яг зөв байна. Таарч байна. Гэхдээ энэ хий аривтгаараа энд бас хүйтэн чанартай гэхээр энэ буруутчихэд байхгүй юу? Яг эмчилгээнд хий аривтгаараа өөрөө халуун чанартай байдаг юм байл. Мөн чанар нь. Харин хий хоролцохороо хүйтэн чанартай байдаг. Эсрэг байна тийм үү? Эсрэг байдаг. Юугасаа эсрэг хий аривтгаараа халуун чанартай бол хий хоролцохороо заавал хүйтэн чанартай байх ёстой шүү дээ. Энэ чинь энгийн логик байгаа шүү дээ. Гэхдээ анагаах ухааны 4 үндэсийн нэг ойлголт бэрх юм ба юу вэ гэхээр тэн дээр ингэж хий хоролцохороо өөрөө бас дурдсан байхгүй юу? Хий хорогдохороо батган арвсны шинж байдаг юм аа гэдэг. Тэгэхээр батган арвтхий бол хүйтэн бодис арвтхий бол үнэхээр хүйтэн чанартай бол энийг бүлээн зөвшөөрж байгаа шүү дээ. Би бол
Гэхдээ бадаг нь хорогдохоороо бас хүйтэн чанартай болов байхгүй юу? Тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хий аривтахаараа хүйтэн чанартай, хий хорогдохоороо хүйтэн чанартай болдог. Энэ чинь манай үнэ маш энгийн логик, маш энгийн философи зөрчилдөд байхгүй юу? Тийм, зөрчөөд байна тий. Зөрчилдөд байхгүй юу? Тэгэхээр хий хорогдохоороо хэрэгцээ хүйтэн чанартай бол хий аривтахаар заавал халуун чанартай байх ёстой. Тийм байгаа үстэй. Маш энгийн штэ. Уг нь бадгийн аривтахаараа халуун чанартай, хүйтэн чанартай бол бадгийн хорогдохоороо заавал халуун чанартай байх ёстой. Энэ чинь угаасаа эсрэг тийм ээ, энэ арга билгийн сургаачийг угаасаа үнээр ярьдаг шүү дээ. Тэгэхээр би энийг одоо яг та нэг жоохон гаргалаагаар нотлохоор энэ бол буруу байна гэд хэлж өгсөн. Гаргаж өгсөн. Тэгэхээр миний онолоор бол шинэ Монгол анх ухааны онолоор бол цус аривтахаараа халуун чанартай, цус хорогдохоороо хүйтэн чанартай болдог. Шар аривтахаараа халуун чанартай, шар хорогдохоороо хүйтэн чанартай болдог. Бадаг нь аривтахаараа хүйтэн чанартай, бадаг нь хорогдохоороо халуун чанартай болдог. Одоо хий тийм ээ. Хий аривтахаараа халуун чанартай, хий хорогдохоороо хүйтэн чанартай болдог байхгүй юу? Гэхдээ манай Монгол ангаах энэ дээр ерөөсө бандан батгаад үдийвсэн бийлээ. Сонин байгаас. Тэгтээ хүмүүс ярьж байгаа. Энэ одоо за энийг ингээд бид нар чинь хийшээр бат ингээд ярихгүй дандаа аривдаад ингээд хүний эмчилгээ болоод яасан. Яагаад заавал зэвсэг явстай. Нэг тийм онлын үнэхээр тэрийг ингээд имийг бол тодорхой болгох ёстой нэг тийм. Хоёр дахь нь бол энэ бол ямар ач холбогдол байдаг юм бэ гэхээр шинэ Монгол ангаах ухаан бол энэ зүү төвөн заслыг тийм ээ. Одоо Монгол засал болгох тийм бүрэн үндэстэй болгосон. Зүү төвөн засал бол 2000 гаруй жилийн өмнө Нанхад оронд бий болсон засал байдгийг. Одоо хаан зэвчгээр одоо анхны хонгдын жин өшөө хонги бааши нанжин олон номнууд байгаа л да. Тэгээд энээр урбалаад өнөөдөр ирсэн. Тэгээд хятад ангаах ухааны онлын тогтолцоо энэ төвд Монгол аюурведийн ангаах ухааны тогтолцоогоос төс орондоо хөгжиж ирсэн багхгүй юу. Гэхдээ харин бид нар чи өнөөдөр юу гэлээ Монгол улсад зүүд явахгүй ардын эмчлэр чи бараг алга болсон. Бүгдээрээ зүүд тавьж байгаа. Гэхдээ тэрий зүүд явах нь заавал одоо нөгөө yin yang юу гэдэг тийм ээ, янгийн хоос янгийн хоос ингээд яриад нөгөөдөр нь ойлгож байгаа юм бүүн гэдэг. Тэгэхээр би юу гэсэн бэ гэхээр энэ зүү тун заслыг тийм ээ Монгол улсын үнэхээр хэрэгтэй засвар муу юм уу муу. Тийм болохоор энийг нотолсуулах ёстой. Тэгээ би бол маш үндэслэл зангаад тийм байн хэрэглэх 104 гаруй цэгүүдийг бүгдийг Монгол нэр оноож өгсөн. Нэг тийм. Хоёр дахь нь хятадын зүү тун заслыг тийм ээ одоо миний энэ шинжилсэн шинэ Монгол ангаах ухааны онолоор бүр тайлбарлах бүрэн үндэстэй болгосон. Бүрэн чадамжтай болгосон. Тэгэхээр би 2011 онд Монгол зүү тун засал гэдэг нэлээ цэцэн ном гаргасан л да. Нэлээ олон өвчин багтаасан тий олон цэгүүд Монголоор тайлбарлсан монгол нэр оноож өгсөн. Тэгээд энэ Монгол зүү тун заслыг бол Монгол засал болгох бүрэн үндэстэй юм билээ. Яг бэхрэ одоо наасыг багасаа онгор хятад хэлтэй хүн бол тэр хятадаар уншихад саадгүй байж болно л да. Гэхдээ наасыг хэлгүй зөндөө зүү тавьж байгаа юм чи байгаа л сте. Тий. Тэд нар чинь одоо нөгөө баяхыг сөөг тайчмч шиг тогтооход ер нь хэцүү. Юу ямар утгатай ч гэлээ. Харин Монгол дээр оноод өгөөд одоо их бэлчээр юм уу тийм ээ? Тий. Одоо залган нам ч юм уу тий. Одоо ийм бэлгийн булах ч юм уу ийм Монгол дээр оноод өгөөд нөгөө цэг чинь аюу амхан болчихдээ. Тогтооход яв зовлонгүй тий. Тэгэхээр нэг тийм цэгийн тогтооход амархан. Хоёр дахь нь утгыг мэдчихэж байгаа. Хамгийн чухал юм чи утга байгаа ш. Тий. Дээр нөгөө өөрийн онлын тогтолцоо хийшээр бадамчин яахааргүй Монгол нутагт 400 жил хэрэгжилж байгаа онл юм чи энэ шинжилсэн хэлбэрээр зүү тун заслыг бүрэнсээ тайлбарлах боломжтой болгоосон. Тэгээ Монгол зүү тун засал одоо Монгол улсад бий болох ёстой гэдэг бодож сууж байгаа даа би. Ямар сайхан юм бэ.
Тэгэхээр чин одоо яг энэ чиглэлээр буюу ардын уламжлалын чиглэлээр сурж байгаа оюутнуудын гарын авалгад таны энэ 2011 онд бүтээсэн Монголын зүү төвнөр Монгол нэрсчлэрээ нэршилсэн энэ сайхан ном хэр эргэлтэнд ороод явж байгаа вэ? За би бол 10 он хэвлээд 14 онд Монголоос гарсан. Ер нь хүмүүсийн хэрэгцээний нэг ном. Яг бол нэг тэгэхээр нөгөө маш олон жор багтаасан. Маш олон жор багтаасан. Хүмүүс бас нэг хүмүүсийн жор гэж яриад идэг шүү дээ. Тийм бол хүмүүсийн хэрэгцээний ном болсон шиг байлаа, ширээний ном болсон. Тийм. Гэхдээ яг нөгөө юм гэдэг чинь одоо нэг бүрэн бүтэн ангаах ухааны тогтолцоог одоо наашиг өчүүхэн бий тийм өөрчлөөд олны хүртэл болгоон гэсэн бас л үнэхээр одоо нэг хүнээ одоо хүчээр хийх ажилч биш шиг байна л да. Бодоод ихэд нэгдэх нь тийм байна. Хоёр дахь нь бол одоо миний одоо ярьж байгаа юм одоо ардын одоо Монголын уламжлалт ангаах ухааны юм шиг эрдэмтэн бол хэн ч энийг няцааж чадахгүй. Гэхдээ бас бүлээн зөвшөөрдөггүй юм билээ. Яг тэгэхээр хүн чинь нөгөө одоо нөгөө парадигм гэж байд юм байна. Монголоор загвар. Одоо нэг загвард оруулж байгаа тэр загвараас хүмүүс гарддаг юм билээ. Хуучин зүйлсээс салах жоохон дургүй байгаад байна тий. Ер нь тийм байд. Ер нь ямар ч хүн тийм байд юм билээ. Жишээ нь одоо үнэхээр хий бол тийм байна гэхэд нөгөөдөл чинь чамайг няцаач чадахгүй гэхдээ тэг яах вэ тэгээд альва зөв чи хөдөлгөөнд оршоод ингээд шинжлэгдэж сайжирч явдаг юм чинь харин ч ингээд хятад хэлнээс нь уншаад өөрөө бүр ингээд судалгаа хийгээд бүр яргаж ороод нягтлаад гаргаад ирж байгаа зүйлийг чинь харин бүр цааш нь сайжруулад аваад явхад та бүр ингээд бэлэн зүйл өгöd байгаа юм шүү. Уул нь бол ер нь яа дараа чинь хүүхдүүд бол одоо ийм маягаар сурж хөгжүүлэх бүрэн бололцоо олгосон байдаг бил. Ядтай энэ загвар бол яг тэгэхээр за миний одоо нэрчил бүрэн 100% одоо супер болсон гэж хэлэхэд хашаа байдаг. Гэхдээ би бол эний нэрийн өгөхтэй Монгол улсын айгуу том хэлний эрдэмтэн багштай нийл сууж аваад хийсэн байхгүй юу. Тэгээ хөөрхий нэг багш бурхан болсон сурхтай уулз чадаагүй тийм. Тэгэхээр чи Монгол хүмүүст бүр ингээд маш их ойлгомжтойгоор утга агуулга мөн чанараа барьж авахар ингэж та хийсэн байх. Тэгэхээр тэр одоо яг энэ чиглэлээр сурж байгаа хүмүүст бол их хэрэгтэй юм байна. Зүгээр ингээ би их таныг ярихад ингээд хий шар бадхан гэдэг энэ хий дөрөвч бол одоо бидний өдөр тутамдаа ярьдаг зүйл шүү дээ. Ээжтэй яриад асан гот миний охины хий хөрцсөн байна шүү дээ. Тэгэхээр амьдрал дайвар байдаг зүйл те таныг ингээд ярангот тийм байж тэгээд ойлгож хүлээж авч байгаа юм чинь мэрэгжлийн хүмүүс бол маш их сайхан гарын авлагтай болж байгаа юм байна гэж өмнөөс нь баярлаж суун. Нэгэнт хоёлоо номын тухай ярьсных Америк нэгдсэн улсын конгрессийн номын сан бол мэдээж ариун асар олон номын цуглуулгатай. Гэтэл тэр сайхан ариун зүйл таны маань 2 ном орсон. Энэ сайхан баяртай мэдээгээ хуваалцвал. За би чинь энэ ном орсноо би сүд мэдсэн. Яг мэдсэндээ би чи өөрөө саваа үтад миний ном хаана зарагч чинь яаж нэг хайсан байхгүй юу? Энэсэн чинь нөгөө Германы ямар хотглээ нэг номын сан энэ ном байгаа. Би энэ яагаад энэ байдаг лээ гэдэг. Ингээс хаашгүйсэн чинь энэсэн чинь нөгөө Америкийн нэг 3 газар номнууд орсон байлээ. Нэг нь конгресс номын сан байдаг юм билээ. Тэгэхээр би яахад бодвол одоо номын одоо яа тий нөгөө цуглуулдаг хүмүүс нь тийш явсан байдаг уу? Яг одоо нэг номон тэнд явж байвал бас зүгээр юм байна да бодоод баярлалаа сууж байгаа. Тэгээд нөгөө Германы номын санд Америк нэгдсэн улсын номын сангуудын тэр мэдээж асар олон баялагтай учраас төрөлжүүлээд явж байгаа. Тэгэхээр тэр олон төрөлжүүлсэн жагсаалтын дунд яг таны саяны энэ шинэ Монгол ангаах ухаан Монгол зөө төөнөр засал гэсэн номнууд нь орсон уу? Сүүлийн хүмүүстүүд Тийм. Тэгэхээр чинь яг зэлээ бас хүмүүс сонин болгоод авсан билүү дээ. Бодвол яагаад вэ гэвэл чинь бас нэг л одоо нэг хуучлан залгамжлаа яваад ярих юм хүн бол сонирхгүй шүү дээ заримдаа. Тэгээ шинэ юм гаргахад зөвч бурууч энд бас сонин байна гэдэг авах маахгүй. Тийм.
Нэгт тийм байх. Нөгөө талаас нь Тий. нөгөө Монголыг судалдаг асар олон хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол судлал дээр эн чинь бас анагаах ухаан гэдэг талаараа нэлээд том байр суурь эзлэх баха. Ямар ч тач гэсэн ингээд нөгөө би дүүр ингээд энэ мэдээг сонсчод олон талаараа эргэлтэнд орж явах нэг чухал юм. Тэгэхгүй л бид хэд чинь ингээд нэг бүтээл гаргачаад түүнийг ягаад одоо ингээд нөгөө сурталчилж сүйд болохгүй юм тийм ээ. Ингээд даруйхан дуу байгаад байдаг болохоор эргэлтэнд орж байгаа нэг зүгээр юм да гэж дүүд нь таны мэдээг уншичаар тэгж бодогдчихсан. Тэгээд та тэрийг талдах хүмүүс маань золоо одоо хин гэдэг хүнтэй уулзаад учиргүй ангаах хаа яриад орнова гэд. Таних хүн бол нэлээ олон байгаа. Тэгээд таны түүхийг ингээд судалж байхад асар баялаг. Тэгээд хятад улсад нэлээ өндөр зэрэглэлийн сургуулиудыг төгсчээ. Тэгэхээр одоо би ээрч муураад ярьж хахаар танаас залуу насных нь хоёулаа цагаа урагшлуудаад өнөөдрийн яриа яг одооноос эхлээд шууд явчлаа. Тэгэхээр тэр сайхан одоо хятадын чинь маш өндөр дэглэмтэй хэрийн баргийн хүн сураад гарахад хэцүү гэл хүмүүст ерөнхийн нэг тийм ойлголт байгаад байдаг. Тэгэхээр залуу насныхаа тэр сайхан цаг үе рүү очивол За би Залай товшуунд төрсөн. Өөр Монголын Хангай аймгийн Залай товшуунд төрсөн. Яг ястан төмөд ястай. Төмөд ястан. Төмөд ястан гэхээр одоо хамгийн нэртэй хүн бол одоо Монголын түүхэнд бол Төмдийн Алтан хаан байна. Тий одоо Мантайс хатан гэж ярил бас л Төмдийн охин байна л да. Тий одоо өсөө яг зохиолч Инжан Нааш бол Төмдийн хүн байдаг юм билээ. Тий Төмдүүд бол бас ястан ухсатны дотроос бас биш олон эрдэмтэн судлаач гарсан хүмүүс байна л да. Тэгээ манай чинь сүүлшин одоо 1891 он улаан алч хүртнээ уралгаан жерд хятад тийм ээ монголчуудын газар нутгийн булаах гэх тэр үе мөнөөр манай өвгдөд хойшонд дөрвөөд Залай товшуунд ирсэн гэдэг. Би 65 он Залай товшуунд төрсөн. Манай аав ээж хоёулаа Сэхэт нь манай аав ээж хоёулаа багш байсан тийм. Тэгээд яг 77 онд Хайдар хотод шилжиж амьдарсан. Хайдар хот бол монголчууд ер нь мэдэн даахгүй. Go ханганд толдсон гэсэн кинон дээр гардаг гэсэн. Би тэр кино үзээгүй ерөөсөө тийм гардаг гэсэн. Тийм Контин армийн том бааз байсан гэсэн тийм. Зөө. Тийм. Би өөрөө яг одоо 8 төгсөлт бол Монгол сургуульд явж исэн. Гэхдээ хотын хөвгд болохоор манай хотын хөвгүүд чинь яг бид нарын нөгөө хэлний хөдөлгөөнөөр эсэргүүцдэг тийм нөгөө хөтөлбөрт би тэнд сурч ирсэн. Тэгээ миний Монголын боловсрол харьцангуй жоо маруухан яг хятад хэл бол илүү надад миний хувьд бол илүү байдаг. Тэгэхдээ би өөрөө багасаа их ном сонирхдаг. Тэгээ ном сонирхож яваад Монголын талаар ойлгоод ухаараад өөрийн жинхэнэ монгол хүн гэдгээ сайн яс махнасаа ойлгосон. Энэ бас нэг үлгэр байгаа л да. Би чинь нөгөө 81 онд Монгол сургуульд 8 төгсдөг байсан. Тэгсэн чинь миний нөгөө монгол бичиг сураад маруухан сурсан байсан байна л да. Манай аав бол чинь нөгөө монгол хэлээр сайн сураагүй бүр болохоор бүрэн хятад сургуульд оруулыг намайг хятад сургуульд оруулсан. Тий. Тэгээ би хятад сургуульд одоо ахлаа ангид 1-р курсанд орсон. 1-р ангид орсон байхгүй юу. Mëсний анхнаас хичээл дээр манай багш шинэд асуухгүй юу. Чи яа сургууль төгсөе гэдэг хүмүүс чинь дандаа нөгөө 7 8 юу гэдэг нь ярьд. Би чинь 1-р амжилт төгссөн байхгүй юу. 1-р амжилт чинь Монгол сургууль байсан гэлээ. Тэгээ би нэг гэсэн чинь нэг л тэр хятад багш нэг л надаа нэг айгүй муухай надад мэдрэмж төрсөн. Тий. Тэгээд би чи өөрөө би эднэрээ үнэхээр ондоо байна да гэх тэр яс маханасаа мэдэрч ирсэн. Анх бол тэрнээс өмнө бол өөрийнхөө Монголд гаралтыг мэднэ гэхдээ тэр нөгөө эднэрд ийм ялгаатай гэдгийг би сайн мэдхгүй байсан шиг. Тэгээд түүнээс хойш би чинь энэ мосемнүүд дийлэн даа гэдэг айгүй чармаас сурдаг байсан. Тэгээд бид манай сургууль хятад сургуультай 2-р 10 жил өөр Монголд эхний 10-д ордог. Манай аймагтаа бол хамгийн сайндаа орно л доо. Тэгээд
бага хятад хүүхдүүд. Манай чинь 50 хүүхдтэй, 58 билүү 56 хүүхдтэй. 2 монгол хүүхд байсан. Зөө. Тийм. Тэгээ нэг хутан хүүхд. Бусд нь дандаа хятад хүүхд байдаг байхгүй юу? Тэгээ би чинь эдри дийлэн даа гэдэг ингээд шүд зууд байсан. Тэгээ ер нь гайгүй сураад тэгээд ингээд аян дандаа төрүүл явдаг байсан. Тэгээ 84 онд конкурсоор Шанхайд явсан байхгүй юу? Тийм, Шанхайны уламжлалт сургуульд ороод. Тэгээ тэрнээ ийм л одоо надад хамгийн их мэдрэмж өгсөн тийм өөрийгөө эдраас өөр байдгийг нэгтгэх эдгээр бас дорд үздэг гэсэн тийм мэдрэмж надад авдаг байсан. Тэрээс би Монголын түүхийг багасаа их сонирхоод уншдаг байсан. Тэгээ яагаад ингээд нөгөө тавтаг тайж галдан бошхтыг тэд эрдэмтэн түүхч наран бол их хотноос урвагч одоо салан сарлах хэмэд дээрэмчин бичдэг. Монгол эрдэмтэн одоо өөр Монголтой Монгол эрдэмтэн багш нөгөө түүхч нар боёд дээр чинь үндэснээ баатар юм аа яа гэдэг магтдаг мөрдөг байсан билээ. Тэр би тухайн үед их маш их гайхаад яагаад бэ гэхээр тэгээд түүнээс хойш ер нь Монгол түүх олон жил судалсан л та. Тийм. Одоо ч бас судалж байгаа бас болоогүй. Харин тийм ээ. Түүх рүү нэг ингээд орчхоор үнэхээр одоо хязгааргүй бөгөөд сонирхолтой тийм зам жим ингээд үргэлжлээд яваад тийм байтэ ингээд маш олон татаараа. Тэгээ ямиг ингээд нэг татаар биш ингээд олон татаар нэрлэн тийм цараатай хардаг болдог гэх юм уу? Дүүн тэгж бодсон шүү дээ. Танихаар мөн л адилхан байна уу? Би чинь одоо ямиг учрын олог гээд түүх сайн судалсанараа би бол надаас жаргал авч харж байгаагүй дандаа гоныг авчирдаг байсан. Яг одоо миний өөр монголчууд яагаад хаттын хараат болсон өөр монголын нутагт яагаад ийм олон хятад амьдардаг болсон тийм ээ бид нар энэ юмнаас гарах юмар бололцоо надад харагддаггүй байсан учраас би ер нь маш их шаналдаг зовдөг тийм зануунаас байсан л да. Тэгээд сүүлдээ Монгол улсыг одоо мэдээд тийм Монгол улсыг бас судлаад тэгээд Монгол улсад очиж амьдрах ёстой гэж сүүлдээ Монгол улсад ирээд амьдарсан л да. Тэгээ ирсэнээс хойш бол ерөөсөн одоо нэг түүх мөх сонирх баг болоод одоо энэ арга ухааны салбартаа ер нь жоо юм хийгээд бодоод бас шаналсан ухаантай тийм. Хүч өөрөө нөгөө агуу том ертөнц болохоор аль тадруугаад явдаг баг. Тэгээ таны түүх гээд Монголда та ингээд ирчээд тэгж их түүхээ судалж явж байхдаа яагаад гэдэг олон асуултанд дээрэгдээд жаргал биш гуниг давмгаалж явж байгаад Монголд ирээд амьдрахад таны тэр гуниг сарниж байв уу? Эсвэл тэр олон яагаад гэдэг асуултын хариуг та ер нь яг амьдрч явах үедээ барьж авч ойлгох тийм одоо мөчүүд олон байв уу? Анх Монголд ирэхэд ажилд ороод тэгээд гэр бүл зохиолоод хүүхдтэй болоод бас ийм жинхэнэ нөгөө Монгол нийгэмд ороод надаа маш их гац жаргалтай байсан. Тийм. Тэгэхээр зөвхөн би өөрийгөө одоо яах вэ нөгөө хагас Монгол байснаа жинхэнэ цэвэр Монгол болох гэдэг хичээдэг байсан. Тэгээд кредит бичиг суртлаа. Тэр номнууд бас унших гэдэг хичээдэг. Тийм. Одоо яах вэ бүр кредитлээр ном бичих гэдэг хичээж байгаа. Баяр хүргэе. Тийм. Тэгээд яах вэ тэгээд сайхан байсан юм аа. Гэхдээ бас нөгөө миний зоохо мөрөөсөн тэр юм бас биелж чадаагүй үнний ярих тийм. Яагаад бэ гэхээр хүмүүс яах вэ нөгөө нарс бол өөр Монгол тийм Монгол гаралтай хүн болго мэднэ л та. Гэхдээ цаанаа нөгөө бас нэг ялгах тийм юм бол бас байдаг юм билээ Монголд. Бэд. Тийм. Яагаад бэ гэхээр бид чинь энд нутагт хүрээгүй гэдэг утгаараа хил аялагч зоондоо учраас ер нь тийм гадуурх тийм мэдрэмж бол үе авдээ. Тийм мэдэрдэг. Тэгээ би маш их шаналдаг байсан бас шаналлаа. Энэ шаналгаа дуусахгүй. Яагаад би ингэж Монголд ирчгээд би өөрийгөө монгол гэж үзээд тийм ээ.
тэгээд олон жил Монголд ажиллаа, амьдралаа тий. Тэгээд бас л нөгөө тэр гадуурх мэдрэмж гэдэг юм бас бүр юмсан арилж чадаагүй юм ярих. Мгм. Одоо ч нөгөө одоо шоу Улаанбаатарын гудмаар би 10 жил явж үзээгүй л да. Нөгөө төсөй барихад аялагч хондоо болохоор нэг 500 төгрөг илүү авах жишээ нэ тийм байдаг л байсан шүү дээ миний байхад бол. Тийм. Тийм тэр 500 төгрөгтэй биш хүний ингээд ялган гэдэг чинь заримдаа айгүй муухай мэдрэмж байдаг байхгүй. Тэндээ төвчдөггүй бухимддаг байсан байл. Тэгээ яг тэ 14 онд тэр нэг имийг тийм ээ даван тулах гээд Европод ястай харамхын Европод орж ирсэн. Тэгээ ганц нэг таньдаг манай ярилт байсан. Тэгээд Европод орж ирээд өдий хөрлөө дээ. Тэгээд тэрий бас Учноолт гээд олон бас ном уншсан. Яагаад би өөрийгөө өвдөөс маань Монгол гаралтай. Манай өвөө эмээ ер нь хятад хүн байхгүй. Би чаахаа жоохон хятад соёлын элемент бол их байд би тэрийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ энэ одоо миний буруу гэхэд таашаа мэдээж. Буруу биш ээ. Тэгээд харин тийм ээ. Наадах чинь нэг тийм оюун санааны буруу зөрүү ойлголтын тийм алдаа байгаад байна уу? Эсвэл бид нарыг хитрхи их олон жил ингээд ялгаад тэр ялгаа нь ингээд үеийн үедээ яваад байна уу? Энийг одоо та энэ өндөрлгөөс харахад юу гэж бодож байна? Энийг бол сүүлдээ ухаарсан. Ухаарад энэ Ухсаатан үндэстэн улс гэдэг юм талаар нэлээд ном уншсан л да. Тэгээд тэрийг ойлгоод би харин бухимдах нь гайгүй болсон билээ. Яг байхаар энэ өдрийн Монгол улс бол тийм ээ яг харахгүй сая 564 квадрат километр бол энэ дотроо багтааж ясан хүмүүс нь багтаад юм биш. Одоо жишээ нь нөгөө алдартай миний нутаг шүлэг тийм ээ. Одоо нөгөө насгт орчин шүлэг байгаа шүү дээ. Хинтий сайнэ гэдэг ярьж байгаа шүү дээ. Энэ шүлэгнээс энэ Монгол үндэстэн гэдгийг одоо бид нарын өөр монголчуудыг багтахаа болсон байхгүй юу? Тэр шүлгэн Монгол хэлний багштай сайн сэлж байгаа шүү дээ. Тэр шүлгнээс тийм ээ. Тэр шүлгнээс авахна өөр монголчуудыг энэ юмд багтахаа болсон байдаг байхгүй юу? Яг ямар ч үндэстэн одоо жишээ ямар ч үндэстэн улс байгуулсны дараа өөрийн одоо түүхэн шинээр бичдэг, өөрийн домгоон шинээр зохиодог, өөрийн далбаагаан зохиодог, өөрийн хүүхдтэй тийм ээ хүмүүжүүлэхийн төлөө одоо нөгөө идент байлгахын төлөө одоо нөгөө ижил ном уншилдаг байхгүй юу? Ижил сони уншдаг, ижил ном уншдаг. Тэгэж яагаад энэ үндэстэн чинь нэг улс төр үндэстэн бий болд юм бил. Бид нар бол Монгол хүн гэртээ энэ Монгол үндэстний бүрэлдэхүүнд бол харамсалтай өнөхөр багтаагаагүй. Тэм болохоор хар монголчууд бид нарыг тийм ээ заримдаа хүлээн зөвшөөрөхгүй байсан ч бай одоо сүүлдээ за өнөхөр тийм байдаг юм байна да хүлээн яхааргүй хүлээн боож өгөө хүлээн зөвшөөрөх өөр аргагүй юм бил. Тий. Гэхдээ бид нарын хятад тийм ээ бид нар дургу мөртлөө хятад бид нар хүчээр өөртөө авчдаг тийм ээ би тэнд орхгүй гэхээр нөгөө хүчээр авчдаг. Харин тий. Тий. Таны саяны ярен дээрээс ингээд бодох нэм бид нар бас их сонин хувь заяатай ч үндэстэн гэх юм уу? Өмнөд хэсэгтээ Өвөр Монгол гээд хил нэгтэй хүмүүстэйгээ хэлэлдэг. Ардтаа болохоор Оросд өгчгсөн Бурайд гэдэг улстайгаа хэлэлдэг. Тэгсэн мөртлөө Монгол гээд нэг үндэстэн нэг хэлээрээ ярьдаг. Одоо тэгээд хэлнүүд нь ингээд Хятадд олон жил, Оросд олон жил болоод ондоошоод одоо бид нар юм ярихад наадах ч одоо юу гэсэн үг вэ гэ та нар маань жишээ нь энийг одоо цом гэд ярихад бид нар цом гэж мэдэхгүй аяг гэдгээр жишээ нь мэдэн ч гэдэг юм уу. Тэгэхээр ингээд нэг яг таны хэлсэнчлэн жоохон эмзэглэж явдаг юм дүү нас тэгж бодоод байдгийн. Их тийм хил нэгтэй хүмүүстэйгээ ингээд хилдэг, ингээд зааглаад хайчихсан. Их тийм таны хэлж байгаагаар өрөвдмөр ч юм шиг, гайхмаар ч юм шиг их сонин бас юм да. Тэ яг тэ эргэж бид нар чинь яг том өндөрлөөс харахад бол монголчууд бас мундаг байна шүү дээ. Улсаа байгуулсан. Улс байгуулалт зөндөө олон улсын шалтгаан байна, өөрийн хүчин чармайл байна л да.
бид нартай яг эн зэрэгцээд дайчин гүднээ бүрэлдэхүүнд явж исэн уйгурууд тийм ээ бид нараас хүн ам ихтэй байсан. Бид нараас нэгтрэлтэй байсан. Тэд нар улс байгуулж чадаагүй шүү дээ. Тэр утгаараа харахад бид нар баруухаар бас азтай тий өөрийн улсаа байгуулсан тураг тусгаар улс байнг чинь бид нарын буян багхгүй юу? Үнэхээр халахын буян гэдэг юм байна. Тий. Харин тий халахын буян гэхээр оюун санаа гэж хүчрхэг зүйлийн тухай заавал таны яриан донд яг тэр оюун санаа л хөндөгдөд байна л да. Тэгэхээр их гүрнийг байгуулж исэн энэ эзэнт гүрний иргэд одоо бид нар 21-р зуун бидэрт их боломж олгоод гэж дүүн хараад байгаа юм. Эвлэж нэгдэх оюун санаагаараа. Тэгэхээр яг одоо цагаа та юу гэж харж байна вэ? Монголчууд одоо ингээд Монгол эх орны чинь хүүгийн газрын дэваач ингээл бичдэг ярьдаг. Яг энэ Монгол үндэстэн буцаад оюун санаагаараа нэгдэх, сэргэх тэр дэлхийн ертөнцийг монголоор дутна гэж яриад байгаа. Энэ тал дээр таны сайхан бодлыг сонсоод. Манай монголчууд бол ер нь тэгээд маш агуу түүхтэй арт түмэн л да. Энэний бол хүн болгоо хүнээ зөвшөөрнө тийм. Тэгээ өнөөдөр бол харцсангүй одоо Монгол улс тураг тусгай улс болсон ч байна. Дэлхий дээр 200 улсын одоо дотроос бас нэг бас жижиг буурай улстай тооцогч байгаа л да. Тий. Гэхдээ монголчууд чи цаанаа нөгөө нэг юм байдаг. Одоо нөгөө göмлөө хүртэл ярьдаг шүү дээ. Монголчууд бол цаанаа нэг юм байдаг. Яг бэ гэхээр нөгөө үнэхээр тийм одоо цөөжиндээ үнэхээр дэлхий багтааж чаддаг тийм мөрөөдөнд хийх тийм үү заримдаа тэнэг зориг гэх юм уу тийм бол байдаг байхгүй юу. Би хэд хамгийн юм би ном уншижсэн л да. Удаангийн тухай өөр Монголын 11 12 оны бослогийн талаар гаргаж ном уншижсэн. Удаан чинь орчин баруун гарын өмнөд төвшгөний засагт зүүн байхгүй юу. Зүүнний хошуун бол нэг 40 мянган монголчууд байдаг юм байна л да. Тэгээд хойд хошуун бол 15 мянган монголчууд байдаг юм байлээ. Одоо орчин баруун гарын хойд хошуун. Энэ хоёр хошуун ирээд манай залаад хошуутай ирээд нэг хэдхэн байдаг. Тэгэхээр турцаар зарлаад дай хийгээд хятадын хот мотыг эсрээд явж ясан байхгүй юу. Гөрөө энэ өдрийг харахад бас ямар ч тэнэг зоригтой юм бэ. Багтаад байна шүү дээ тий оюун санаа багтаад би хэлж байгаа шүү дээ. Үнэхээр 40 мянган монголчуудтэй дээр нь 15 мянга дээр цаана 10 мянга гэхдээ нэг 70-80 мянган монголчуудтэй тэгээ нөгөө хятад тусгай улс болох гээд дайн мэн хийсэн бас хотуудын баяртаад эзлээд явжсэн байхгүй. Тэр энэ бас баргийн арт хүмүүс ийм сэтгэлтэн багтгүй. Айгаад л эргцүүлээд бодоод үйлдэл хийхгүй тийм. Тоонод үсгээр яах чараагүй чи хүн яслаад гарах болсоор нэг тоо байхгүй юу? Үнэхээр тийм биш нөгөө чинь бас яг зоригтой газар. Тэг Монгол хүн чинь цаанаа өөр байлээ. Энэ утгаараа өөр байлээ. Тийм. Түүнээс гадна би нөгөө 3 жилийн өмнө бид нар нэг хөтөлбөр байсан шүү дээ хийжсэн тий. Аа. Тэгэхээр өөр хүмүүс чинь өөр Монголд цуглах болоод уусхан дуусгаад гэдэг тийм ойлголт байсан. Хатууч бараг тэгэж ойлголт байсан бэ. Ингэсэн чинь бид нар төвдүүд, уйгурууд үзүүлж чадаагүй тэмцлийг бол гаргаж чадсан шүү. Яг үнэ. Яг гаргаж чадсан. Яг бол бид нар гадаад байгаа монголчууд бол мэдээж хэрэг олон цуглаан загсаал хурал зохион байгуулсан л да. Дотоод байгаа нөгөө өөр хүмүүс чинь 300 гаруй мянган хүн загсаал гарч ирсэн чинь 300 гарч ирсэн шүү дээ азар. Тэрэн дээр бол жинхэнэ зориг байгаа шүү дээ тий. Тэр чинь зориг байдаг байхгүй юу? Бид нар гадаад яаж ирсэн ч байдаг ч юм уу аюулгүй гэдэг утгаараа бол ондоо. Тэр нь байгаа хүн чинь хятадаар яриад монголоор яа тэгээд загсаал гаргаа хүүхдээ сурвалд өгөхгүй гэдэг ямар их тэмцэж байлаа. Тэг монголчууд цаанаа нэг юм байна. Нэг онцлог бос дүнс арай ондоо нэг юм байна. Наадах чинь одоо харахад ингээд монгол хүний харахад ингээд маш их дураараа зохион байгуулалтгүй тийм одоо харагдтыг. Тэгэхээр яг цагаан болохоор монголчууд айгуу зохион байгуулалтанд ордог хүмүүс байл. Тий. Одоо шоу Монголын хэдэн удаагийн тэр нөгөө холер би үзчихсэн. Нэг 90 96 он гарчсан. Холер чи 96 билээ юу нэ? 96 хаа.
холиор гавхад тэгээ тэр нөгөө ямар ч юмд бол цаанаа нөгөө нүүдэлчний тийм нөгөө цохон байгуулалт тэтгэн нэг юм байдаг. Тэгэхэд нөгөө үгэнд орохгүй дураараа тийм ээ танхаа хүмүүс шиг мөртлөө яг амьдан толгаараа маш их зохион байгуулалт арт юм тийм монголчууд байдаг байхгүй юу? Богино хугацаанд эмэгцэгч зохион байгуулалтанд орж чадчихж шүү дээ. Өөрөө өөрийгөө хотод улс бид чинь одоо дандаа хятадын судалсан одоо яв саргуудын төрсөн усраас хятадын бол одоо харьц сулхаас аргагүй. Хятадч юм бол амар том мастай, хунав ихтэй. Гэтэ хятадын онцлог нь өөрөө өөрийнхөө зохион байгуулах тийм чадвар байхгүй арт юм байдаг бил. Заавал нөхөн чимпэг хүн гарч ирээд нөхөл гарч ирээд зохион байгуулах тийм одоо бусдын одоо нөгөө ирээд зохион байгуулах тийм л дэглэмд орох тийм арт юм байдаг. Тийм ч учраас тэр нөгөө үе үед тэр нүүдэлчний диско шалтгаан тэндээ байдаг байхгүй юу? Бац тий. Яг тэгэхээр нүүдэлчин чинь нэг байдаг шүү дээ. Нэг зэрлэгүүд ярьдаг. Зэрлэгүүд 10,000 түн гарахаараа дийлдэхэ болчихдаг гэнэ. 10,000 монголчууд одоо нүүдэлчид ингээд зохион байгуулалтанд оронгуудаа нөгөө л дийлдэх болчихдаг. Яг тэгэхээр түчин тийм нэг амар том хүчтэй жанжин байгуул бол чи төвөр хаяг тэтгэж зохион байгуулалт ороод скайгу үзчихгэн. Хай тиймгүй ямар нэг юм түм цогч нөгөөд чинь дорхон татгаад сарнаад алгалчихдээ тийм сони арт юм. Тийшээ тараад алга болно. Тэгээ тараад алга. Буундоо сонгосготоо тараад алгалчихдээ. Тэгэхээр одоо нүүдэлчдийн нэг наадах чи одоо юу гэж хэлэх вэ? Мөн чанаруудынх нь одоо нэг зүйл нь байгаад байна тий. Эвлэж чаддаг. Нүүдэлчид чинь нөгөө эвлэрч чадахгүй бол бас нөгөө хатуу байгальтай хатуу нөхцөл амьдарч байгаа арт хүмүүс чинь ийм үлдэхгүй байхгүй юу? Тийм болохоор отог омгороо тийм ээ. Одоо гатны дайс ирлээ гэхэд бүгдээ эр хүн бол бүгдээ ном сум сэлмэн бараад явдаг. Тийм л арт хүмүүс шүү дээ. Тийм нэг юм байд юм бил цаанаа. Хятад бол тийм бий. Хятад бол нөгөө газартай харцдаг. Газраа малтаа тэндээ будаа шива юу тарьдээ тий. Тэгээд малтаад амьдардаг. Тэр 100 метрийн гадан бол им харахгүй шүү дээ. Сонирхгүй. Тийм. Сониуч биш. Нүүдэлч юм яг сониуч хартдаг. Ихэн сониуч. Гэхдээ энэ сониуч нь өнөөдөр одоо шинжлэх ухааны сониуч болгоод илүү хэрэгтэй байна л да. Юм их сониуч байдаг тий. Их сониуч. Яг бол энэ хотын цаана гадны уулын цаана юу байдгийг их сонирхоод хаашаагаа нүүдэг сонирхоод явдаг. Бараг л охтуудын гоён булаагаад явдаг ах хүмүүс. Энэ бол ямар одоо үндэстэй ястан омгийнхан байна гэд тийм ээ. Тий. Ийм байдаг. 4 цагийнх нь уйлрал сониучрах тэр сайхан үндсийг нь бас бий болгосон юм байна да тийм ээ. Тэгэхээр монголчууд бол одоо ер нь ажил хараад ихэд тийм чадвар сайтай. Гэхдээ цаанаа нэг яа тий нэг юм бас баггүй нэг юм байгаа тий. Яг. Нэг юм байна. Зүгээр ингээд чиний чадвар байна. Олон зүйлийг сүлэлдүүлээд ингээ хараад байхад аминч гэдэг энэ нэг том ухагтхууныг жоохон явцсан утгаар нь сүүлийн тэр 100 гаруй жил одоо юу гэмдэ нэг жоохон гажуудуулсан болов уу? Аминч гэдгийг аминч гэдэг тэр нэг одоо үзэл гэхүү оюун санааны тэр нэг үр хөвөрлийг яг тэр нэг дэлгэмэл утгаараа хуучин шиг хэрэглээд явах юм бол бид нар одоо яг та бүхэн ярьж байгаа шиг тийм тэр нэг дотор нь байгаа нэг тэр жоохон гажуудсан байгаа зүйл ирэх юм байна даа гэж харагдаад ах шиг байдг шүү дээ. Энэ дээр хит их аминчлаад ирэх юм бол тэгэл тэр чинь явцсан бүр хүрээнд бүр жижигсэд л аминч гэдэг чинь уул нь бол их том агуу утга юм билээ. Тэгэд тэрийг нэлээ тийм дэлгэмэл утгаараа ойлгуул зүгээр юм уу гэж тэмтэрсэн шүү дээ дүүн. Тэгэхээр одоо хүмүүсийн тэр нөгөө альва зүйлийг харж байгаа, ойлгож байгаа ухагтхуунаараа болоод идэх юм болоо да. Нүүдэлчин бол давуу талтай, бас өөрийн гэсэн сул талтай. За яагаад ингэж харж байгаа хэрэг? Одоо өнөөдрийн нийгэм бол нүүдэлчний зүүн биш л да. Мэдээж хэрэг сошиалын зүүн болсон байна. Одоо бид нар хүсээгүй тийм болсон.
Одоо Улаанбаатар ихэд сая 700 мянган хүн амьдардаг тийм ээ. Монгол улсын таланд амьдарч байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр нүүдэлчингүүд маш их овсгоотой, юмий сурахад амархан ас тий. Гэхдээ өнөөдөр бол одоо нөгөө иргэншлийн шилжилтийн цаг үед амьдарч байгаа. Тийм. Шилжилтийн цаг үед амьдарч байгаа хүмүүс чинь бас өрч хүч бол бүрэн алдаагүй бас цоглог хөөрөн байж нүдэн галтай явж байгаа шүү дээ. Тийм. Бүрэн шилжих хүч хүн чинь нүдэн гал болцсон юм байлээ. Яг. Яг. Тийм. Тэгэхээр бид нар яг энэ шилжилтийн цаг үед явж байгаа учраас бид нарын нөгөө өнөөдрийн одоо суурь шиг одоо иргэншлийн үүднээс бид нар бас нөгөө одоо дэглэмд нь ороогүй бас одоо бүрэмсэн эзэмшээгүй олон чанар олон одоо ийм дүрм байгаа л та. Тэгэхээр иргэншлийн дүрмийг бид нар бол сурч явж байгаа. Бүрэмсэн эзэмшээгүй нэг бас бүрэмсэн дүрмжээгүй. Яг дүрмжээгүй энэ дүрм бол зөв буруу гэж хэлэхгүй. Өнөөдөр бол яхаар иргэншлийн сошиал иргэншлийн дүрм бол энэ дэлхий ноёлж байгаа тийм ээ өнөөдрийн хувьд бол. Гэхдээ бид нар чинь Улаанбаатарт амьдарч байгаа чинь бас л малчин нүүдэлчин шиг амьдарч бас болохгүй юм билээ. Яг. Тий. Гэхдээ малчин нүүдэлчнээ тэр овсгоо, самбаа, тэр гал, цох тэр л бас хэрэгтэй. Эний бүгдийг хосон чадвал Монгол хүн болохоор явна. Тий. Яагаад одоо шууд 300 мянган юм уу 400 мянган манш түнгус тийм ээ 40 мянган зэрэгтэй 100 сая хүний одоо улсын эцлээд 267 жил эзэн суулсан. Энэ нууц юу гэхээр энэ манч нар чинь бас л нүүдэлчин шахуу гаралтай хүмүүс шүү дээ. Тэгээ эдгээр чинь цаанаа бас цог зээл бүгдийг хэсэлсэн байдаг байхгүй юу? Яг үнэ. Хати тэрний жоохон дутуу хас туссан чинь хятадаас илүү одоо бид нар чи манч санаатай гэрдэг хятадаас илүү толгой ажилтдаг. Тийм байдаг. Тэгэхээр манай Монгол хүн бас л тийм цог зээл тийм ухаан бод цаанаа бол бэд гэнт нь төөгөр идэв. Бидний нөгөө өвд өссөн өнөөдөр хөтөлж ирсэн тэр нөгөө соёл гэрчил бидний зөвсөн бол бэд. Тийм. Гэхдээ бид нар өнөөдрийн одоо тэрий одоо даавгайлах биш. Одоо энэ дүрмжсэн үндсэн дээр бид тэр юм бүгдийг ашиглаж чадвал өнөхөр гялзсан да. Хослуулмаар л байна да тийм ээ. Хослуун тий. Тий асууж гэсэн. Одоо манай хүүхд чинь тань шүү дээ. Эдгээр чинь зам гарах чинь бид чинь хүн гоол гэж гарч гээ. Манай өчир Өнөө наадах чи яг л анзаарагддаг шүү тий. Одоо тоолоо нэг зам гарах корона гарч бид хоёр чинь бол ингээд дураар гарч шүү дээ. Ингээд хүн гоол машингүй хүн гоол гарч гэхээр манай ах юм бол явахгүй шүү. Тэгээ цаана эдгээр чинь дөрөвдсөн байна л да яг сараггүй. Эдгээр юу бол өөр юм тий. Суурьшмал иргэншлээс яг авах юм бас байгаа л байгаа юм. Байна. Бас нэг тийм сор юмнууд байна шүү дээ тий огш юмуд. Тэгэхээр таны илтгэр хослуулаад тэгээд явах юм бол одоо гал цог нь буурахгүйгээр сайхан. Тэгээд дүүгийнх нь уламжлалт нэг асуулт байдгийн. Тэгээд олон зүйлүүдийг уншиж судлаж тэмтэрчээсэн эрдэм тахаас асуумаар байна. Одоо цагийн гайхамшигыг юу гэж хэлэх вэ? Нар сахаа гэвэл нар сах юу гэж хэлэх вэ? цагийн гайхамшиг аа. Одоо цагийн гайхамшиг гэдэг чинь айгүй том асуулт байна л да. Та тэгээд том гэж харж байгаагаараа томор нь хариул да. Одоо цагийн гайхамшиг бол яг хувь хүний зүгээс бас ярьж байна л да. Одоо жишээл би өөрөө тийм ээ одоо өөрийн бээр авч хэлэхэд би өөрөө залай тогшуунд төрсөн. Тэгсэн чинь өнөөдөр Швейцарын Женев хотод амьдраад хамтын ярилцлага хийж байгаа. Тэгээ энэ өдөр эн чинь бас манай аав бурхан болсон л да. Манай аав байсан бол Швейцар гэж арай мэддэг бохоо. Гэтэ Женев бол авал мэдхгүй тий. Тэр улсад амьдарч байгаа. Эн чинь бас гайхамшиг нэгдэх юм. Хоёр дахь нь бид нар өөрөө амьд явж байгаа гэсэн гайхамшиг байдаг байхгүй юу? Амьд явна тийм ээ. Одоо амьд яваад им хүзэн ертөнцтэй танилцсан гэдэг чинь бас жаргал тий. Гурав дахь нь тий хүүхдтэй
хүмүүжүүлээ хүүхдийн сүүн сөмөр том болоо сүүн сөө ухаан суухи ухаач ихи хараад эн чинь бас л гайхамшиг байхгүй юу? Тийм. Ер нь гайхамшиг бол маш их байна л да. Одоо жишээлбэл бид нар өнөөдөр 21-р зууны бас одоо 25 онд гэхэд тий 25 жил болж байгаа. Энэ босгон дээр Монгол улсын хөгжлийг бид харж байгаа. Хүмүүс бол монголчин ядуу зүдүү хэцүү гэж ярьдیں۔ Би бол ингээд ядуу зүдүү мэдрэхгүй. Би амьдарч явахдаа ч тэр юм мэдрэхгүй байсан. Зөвхөн хөгжлөө хардаг байсан. Яг тэгэхээр түүхээс судлахаараа Монгол улсын өнөөдөр яаж явж ирснийг мэддэг учраас тийм ээ. Яаж олон хүмүүсийн техникон, темс, ихтэй сурвал Оросд явуулаад, Болгард явуулаад, Зүүн Германд явуулаад тэгэхээр хүмүүсийн тэр олон сангийн аж ахуй, олон зам, гүр, сургууль, соёл гэж баян улсны мэдсэн учраас Монгол улс тасралт хөгжиж байгаа би мэдэрдэг байхгүй. Тэгэхээр энэ бол бас бидний амьдарч байгаа нэг гайхамшиг. Яг л өнөөдөр хүмүүс чинь нөгөө юмий өндөрлөгөөс биш дандаа хөндлөгөөс харах дуртай юм байл. Одоо яг л хажуу байл одоо жишээ ирээн тим байснаа замын үр өнөөдөр ийм болсон гэж харьцуулах дуртай байд юм байлээ. Тийм ээ. Юмий бол бас тэгэж харьцуулах нь бас буруу байд. Өндрөөс харахад илүү зөв харддаг. Тийм. Өрөөнөө тэр хөгжил үнэхээр хөгжил муу юм уу бас нэг өөр асуудал л та. Тийм. Гэхдээ бид нар өндрөөс түүхийн өндрөөс харахад үнэхээр Монгол улс тасралт хөгжиж байгаа. Тасралтгүй хүмүүсийн нүдэнд тайлагтаар гадагшаа чөлөөтэй явдаг болсон байна. Яг өнөөдөр зарим нь одоо ёс заншлаа алдаж байгаа гэж ярьж байгаа монгол хэлэн одоо монгол хэлнээ одоо юм муудаж байгаа ярьж байгаа уран зохиол нь байхгүй болсон юм ярьдаг шүү дээ. Гэхдээ би бол тэр итгэхгүй юм байл. Монгол улс өнөхөө хөгжиж байна. Би бол тэнд басан хэлтэн байл. Би Жон залуу байхдаа би нэг шүлэг бичсэн. Би одоо тэр уншиж чадахгүй л да мартсан. Санаан бол юу бэ гэхээр би хүүхдтэй шүлэг бичсэн байхгүй. Би та нарт бол бүрэн бүтэн улсын бэлгэн байж өгсөн гэсэн тийм утгатай шүлэг байсан. Ямар гоё юм. Тийм шүлэг байсан. Би бол аав өөр юу ч үг чадсангүй. Гэхдээ тийм бэлэг бол өгсөн шүү гэдэг. Бүрэн бүтэн улсыг хүлээл гэж өгсөн эрхэм ахтайгаа ярилцах сайхан байлаа. Шведэд байхдаа би тэд бас хаяа таарад яг нөгөө амьдараа гэдэг шиг. Онцгой сайхан бас ярьж хөөрөлдөж суудаг байжээ. Тэгээд олон өөрчлөлтөө өнгөн донд ингээд хэдүүлээ чи садаад явах юм да тий. Нүгэл энэ да. Энэ чинь амьдрал юм да. Харин тий амьдрал юм да. Таны хэлдгээр одоо цагийн гайхамшиг юм да. Тэгээд өөрийнхөө энэ сайхан яриад барагдахгүй хязгааргүй сайхан ертөнцөөс харамгүй хуваалцаж одоо цагийн гайхамшигыг хамт бүтээлсэн харцгын нар сахта маш их баярлалаа. Тэгээд сүүлийн мөч нь болохоор талархлын хэсэг гэж байдгийг. Тэгээд хүний амьдралд чинь их дэлхий дундаад өдөө хүртэл наслахад талархах хүмүүс мэдээж олон байгаа. Гэхдээ талархлын хэсгийг хүмүүст бэлэгдэх их сайхан байдаг. Тэгээд танд талархлын хэсгийг үлдээж байна. Юуны түрүүнд намайг нэвтрүүлэгтээ подкаст оруулсан маш их баярлж байна. Манай золоо багшд тий. Би бол тэгээд усан сайхан ярьж чадахгүй. Гэхдээ өөрийн санаа гаргаж авах бодсоо. Тий. За юуны түрүүнд би бол одоо бурхан болсон аав ээжтэй талархах ёстой. Үнэхээр нөгөө ертөнц байгаасаа гэж маш их хүсэж байгаа. Байн гэж уудсан гэж хүсэж байгаа тийм. Амьд сүрэн байхад нь би бол аав ээжээ баярлуулж чадаагүй. Би үргэлж тэрслүү хүүхэд байсан. Тийм. Манай аав ээж бол надад те одоо ийм сургууль соёл төгсөөд тэгээд дэрэгдээ тийм ээ ихтер аваа хүүхдээ болохыг хүсдэг байсан. Гэсэн би өөрөө толгой мэдээ дураараа тийм улс дамнаад тэгээд өөрийн зоргоор явсан. Гэтэ манай аав ээж үнэхээр хүүгээ бас гайгүй зөв хүмүүжсэн гэж боддгийг. Тийм. Би түндэ маш их баярлж байна. Үнэхээр баярлж байна. Одоо миний таньдаг намайг мэддэг надаар эмчлүүлсэн надаар эмчлүүлэгч байгаа хүмүүстээ маш их баярлж байна. Тэр үзээ энэ олон монголчууд байхгүй нарс тийм ээ энэ Европт энэ олон жил яваач өгөөч. Тийм өнөөдөр
монголчуудын буйнаар өдөр хүртэл явж байгаа да. Маш их баярлж байна. Миний мэддэг, таньдаг бас олон байгаа бахаа бодож байгаа. Нэг бас шивэдэд олон жил амьдэрсэн. Намайг нааша ирсний мэдээд олон хүн харамсаж ясан би мэдж байгаа тий. Та нартай бүгдэнд хайртай шүү. Тэгээ золоо хүртаа маш их баярлалаа. Боломж олгосон тий. Зүгээрээ нарсахаа. Би тэд чи одоо нөгөө мэддэг нь мэддгээ өөрөө ярихгүй бол цаг хугацаа гэдэг зүйл чи урсаад ингээд өнгөрөөд явчих юм. Тэгээд Монголын ангаах ухааны буюу уламжлалт гэж нэрлэж байгаа тэр салбарын олон оюутан залууст барих гарын авлагтай Хятад, Монгол, Төвөд, Аюрвед гээд бүх тэр айл савыг тодорхой хэмжээгээр судлаад шинэ Монголын ангаах ухаан ийм байж болох юм шүү гэдэг сайхан шинэ онол боловсруулаад түүнийгээ бүтээл болгоод гаргана гэдэг бол үнэхээр оюуны асар том хүчин зүтгэл нэр хөдөлмөр байдаг. Тэгээд энэ нэг цаг хугацаагаа олон өдөр хоногудаа ангаах ухааны салбарт зориулаад барих энэ сайхан бүтээлүүдийг туйравсанд ангаах ухааны чиглэлийн бүх оюутнууд багш нарын өмнөөс болоод Монголд одоо тэр танаар эмчилүүлж исэн бүх хүмүүсийн өмнөөс танд дахин баярлаж байгаагаа хэлэх нь бол маш чухал зүйл ээ. Тэгээд таны маань ангаах ухааны салбар за гэр орны тэр сайхан ариун нандин байдал, үр хөвгтийн цаг золбоо, галтай дүлтэй бүхэн өөдөө дэшээ галын түшгэ бадарч явах өрөөлөөр хоёулаа энэ сайхан хөрөлдөөнөд үргье. Цаг гаргасанд маш их баярлалаа. Баярлалаа. Ястай баярлалаа. Баяртай. За баяртай. Сайхан амраарай нарсахаа. За баярлалаа.